Хуулаа дээр гарсан энэ Love Story гэдэг киног үзэж байгаа юу? Love Story гэдэг шинэ телевизийн цуврал Disney Plus хуулаа дээр тавигдаж ирсэн. Энэ кино бол John Kennedy Jr, Carolyn Bassett нарын хайрын түүхээс сэдвэлж хийсэн телевизийн шинэ цуврал байгаа. Тэгээд ер нь гарсан цагаас хойш нэлээд олонний анхаарлыг татж байна. Ягаад гэхээр John Kennedy Jr буюу Америк нэгдсэн улсын 35 дахь удаагийн ерөнхийлөгч John Kennedy-гийн ганц хүү түүний хайрын түүхийн талаар сэдвэлж хийсэн энэ кино учраас хүмүүсийн анхаарлыг маш их татаад байгаа юм шиг байна. Би яг үндэ энэ киног гарахаас өмнө John Jr-ийн тухай мэдчихсэн үг гэвэл үгүй. Ягаад гэхээр энэ одоо хосчин Carolyn Bassett, John Jr хоёр чинь 1990-ад оны үед нэлийн од олж исэн хосууд юм билээ. Би тэр үед төрөөгүй байсан. Төрсөн ч гэсэндээ нусан чавхгүйсэн учраас энийг мэдэх боломж байхгүй. Кино гарснаас хойш хүмүүс ер нь John Kennedy-гийн гэр бүлийн тухай маш их ярих болж байна. Тэгээ та нарт бас сонирхолтой байж магадгүй гэж бодоод энэ киног үзснийхаа дараа би айгүйх докюментари баримтат нэвтрүүлгүүд үзээд тэгээ та нарт ярьж өгөхгүй сууж байна. Тэгээд John Kennedy болон Kennedy-гийн гэр бүлийн тухай мэдхийг хүсвэл бичлэгээ дуустал үзээрэй. John Jr-ийн тухай ярихын тулд хэдүүлээ Kennedy-гийн гэр бүлийн тухай ярихгүй бол болохгүй. Ягаад гэхээр энэ John Kennedy Jr чинь Kennedy-гийн ганц хүн байгаа шүү дээ. Тэгээд 1960 оны 11 сарын 25-нд Америк нэгдсэн улсын 35 дахь удаагийн ерөнхийлөгч болж сонгогдсон John Kennedy гэдэг энэ хүний гэр бүл чинь Irish гаралтай гэр бүл, Ирланд гаралтай гэр бүлтэй 1990-ад оны ихээр маш олон Irish хүмүүс Канада руу, Австрали руу, Америк руу цагаажилж ирсэн. За энэ одоо цагаажилж ирсэн гэр бүлийн нэг бол Kennedy-гийн гэр бүл байгаа. Сохор зоосноос өөрсдийнхөө бизнесийг босгоод Бостонд өөрсдийн гэсэн бизнестэй болоод ингээд өргөжөж чадсан энэ Kennedy гэдэг овгийг Америк нэгдсэн улсын улс төрийн салбарт мөнхөлж чадсан ийм гэр бүл байгаа тий. Маш их олон асуудлууд, маш их олон ховж өгүүд энэ гэр бүлийг тойрдог. Зарим хүмүүс бүр энэ одоо Kennedy-гийн гэр бүлийг хараагдсан гэр бүл гэж хүртэл ярьдаг. Тэгээд энэ гэр бүлийг хамгийн их амжилтанд хүргэж чадсан, ер нь нэрийг өндөрт гаргаж чадсан хүн бол Joseph Kennedy гэж John Kennedy-гийн аав нь байгаа. Бизнест маш авьяастай, сэргэлэн, авахаалчтай, ер нь ийм хөдөлгөөнтэй хүн байсан юм байлээ. Энэ хүн болохоор 9 хүүхэдтэй. Joseph Kennedy-гийн хүүхдүүд ямар нэгэн байдлаар цаг бусаар золгүй явдлаар нас орсон байдаг. John Kennedy гэхэд улс төрийн аллагаар нас орсон. За Bob Kennedy бас улс төрийн аллагаар нас орсон. Энэ гэр бүлээс 4 хүн баха онгоцны ослоор нас орсон. Та нар боддоо онгоцны ослоор хүн нас барах магадлал 11 саяд 1 гэж байгаа байхгүй юу? 11 сая хүний нэг нь онгоцны ослоор нас барах магадлалтай. Тэгэхээр энэ гэр бүл 4 онгоцны ослын одоо нас баралт байна гэхээр амар байгааз. Тэг бүгд өөр цаг яг нэг онгоцон сууж явж байгаад нас орсон бол бас нэг өөр хэрэгтэй. Бүгд өөр цаг үед өөр онгоцон сууж явж байгаад нас орсон байгаа байхгүй. Тэгээ John Kennedy-гийн гэр бүлийн ургийн модыг харцгаая. За аавын талаас Kennedy-гийн гэр бүл, ээжийн талаас Fitzgerald-ийн гэр бүл гэдэг энэ хоёр гэр бүл болохоор Kennedy, Rose Fitzgerald гэдэг энэ хоёр хүний гэр бүл байгаа. John Kennedy-гийн аавын талаас Patrick Kennedy буюу John Kennedy-гийн Илэнц өвөө, за түүний хүү Patrick Jr Kennedy, за дараагийнх нь хүү болох John Kennedy-гийн аав Joseph Kennedy. Ээжийнхэн талаас Thomas Fitzgerald, түүний хүү John Francis Fitzgerald, за дараагийнх нь үе болох Rose Fitzgerald. За Joseph Rose хоёр суугаад дундаасаа 9 хүүхэдтэй болсон. Joseph Kennedy гэдэг John Kennedy-ийн аав нь бол маш хүүхэмсэн хүн байсан. Хүүхэнд дуртай, мөнгөнд дуртай хүн байсан. За ээж нь Rose Fitzgerald бол хэд удаа энэ Joseph-гийн хүнээс салах гэж оролцсон юм бэлээ. Rose-ийн аав John нөхрөөсөө салж болохгүй, нөхөр чинь одоо эрх мэдэлтэй хөрөнгөтэй учраас салаад ч одоо юу ч олж долоохгүй гэд нөхөртөөгөө насан туршдаа үлдсэн юм бэлээ. За энэ гэр бүлийн хамгийн том хүү нь болох Joseph Patrick Kennedy Jr гэдэг хүн байгаа. За энэ хүн дэлхийн 2 дугаар дайнд оролцож явах үедээ онгоцны ослоор нас орсон юм бэлээ. Дараагийнх нь хүү John Fitzgerald Kennedy улс төрийн алгаар нас орсон гэдэг мэдж байгаа. Тэгээ энэ хүн Jacqueline Bowyer гэдэг эмэгтэйтэй суугаад Carolyn Kennedy, John Fitzgerald Kennedy Jr гэдэг хоёр хүүхэдтэй болжээ. За араас нь Rosemary Kennedy энэ гэр бүлээс хамгийн эмэгтэй амьдралаар амьдарсан ийм эмэгтэй байгаа. Rosemary Kennedy анх төрөхдөө их барьж авсан эмчийнх нь буруутай үйлдэлээс болоод хүчил төрөгчийн дутагдaltaй төрсөн юм билээ. Тэгээд насанд хүрсэн хойноо ер нь алхаа гიშгэ болон хэл ярианы доголдолтой ийм эмэгтэй болсон юм билээ. Гэхдээ айгүй нийтэж маш найрсаг эмэгтэй байсан гэсэн.
Тэгээд Жозеф Кеннеди сүмийн сургуульд Rosemary явуулсан. Гэхдээ сүмийн сургууль Rosemary явах дургүй байсан учраас шөнөөр орохчдөг байсан гинэ. Тэгээд хүүгүүдтэй уулзаа, залуучуудтай уулзаад харна Жозеф Кеннеди гэдэг аав нь манай гэр бүлийг ичвэртэй байдалд оруулах юм байна гэд гэрийн хорионд оруулсан байгаа. За тэгээд бүр байдалд орцсон Rosemary-ийн зан характер, бие авч явж байгаа байдал нь нэлийн хэцүү болж эхэлсэн юм билээ. Тэгээд Жозеф Кеннеди гэдэг энэ хүн эмчид хандаад эмчин танаа охин чинь тархиндаа асуудалтай байна гэд мис залд орох хэрэгтэй байна гэсэн гинэ. Тэгээ энэ мис залс нь амжилтгүй болоод энэний дараагаар бол Rosemary бүр алхаж чадхаа болсон, хүнд өөрийгөө ч илэрхийлж чадхаа болсон. Насаараа орно. Амьд өхлүүд байдалтайгаар амьдралаа өнгөрөөжээ. Тэгээд энэ эмэгтэй 86 наснда таалт өгсөн байдаг. Дараагийнх нь охин Kathleen Kennedy 28 наснда онгоцны ослоор нас орсон байдаг. 1948 оны 5 сарын 13-нд өөд болжээ. Дараагийнх нь эмэгтэй Eunice Kennedy. За энэ эмэгтэй болохоор ер нь нэлээд актив спортлог эмэгтэй байсан юм билээ. Eunice Sargent Shriver гээд 1972 онд Vice President хийжсэн энэ хүнтэй гэр бүл болсон байгаа. За Sargent Shriver, Eunice Kennedy хоёрын голоос Maria Shriver мэндэлжээ. Maria Shriver бидний сайн мэддэг Arnold Schwarzenegger гээд жүжигчтэй гэр бүл болсон. Энэ гэр бүлийн дундаас Katherine Schwarzenegger мэндэлжээ. За энэ эмэгтэй мөн адилхан Hollywood-ийн жүжигчин Chris Pratt-тай гэр бүл болсон байгаа. За энэ гэр бүлээс Eunice, Patricia, Jean гурвыг хамгийн урт удаан амьдарч чадсан хүмүүс гэж үздэг. За харамсалтай нь энэ эмэгтэйчүүдийн хүүхдүүд ихэнх нь харт амхины хэтрүүлэн хэрэглэлт, амиа хордлолт, за мөн ослоор өөд болсон байдаг юм лээ. За дараагийнх нь Robert Fitzgerald Kennedy 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үедээ бас мөн адилхан улс төрийн аллаар нас орсон байдаг. John Kennedy-г нас барснаас 5 жилийн дараагаар Robert Kennedy нас оржээ. Robert Kennedy эхнэр Ethel Skagel хоёр голоос 11 хүүхэдтэй болсон. За энэ гэр бүлийн хоёр нь харт амхины хэтрүүлэн хэрэглэлтээр нэг нь цанын ослоор нас орсон байдаг. За бусад хүүхдүүд нь бол улс төр эдийн засаг урлагийн салбарт нэлийн алдартай юм хүмүүс байдаг. За тухайлах юм бол өвөөгийнхөө нэрээр нэрлэгдсэн 2 дугаар Joseph Patrick Kennedy, за түүний хүү 3 дугаар Joseph Patrick Kennedy. Дараагаар нь Robert Fitzgerald Kennedy Jr. гэдэг аавынхаа нэрээр нэрлэгдсэн ийм хүн байгаа. Энэ гэр бүлийн хамгийн отхон охин болох Jean Kennedy гэдэг энэ эмэгтэй бол ер нь ихэнхдээ Ирландад амьдралаа өнгөрүүлсэн юм бэлээ. Jean Kennedy хорвоогийн жамаар 92 наснда таалт өгсөн байдаг. За дараагаар нь Edward Kennedy. За хөвчлэн хүмүүс Ted Kennedy гэж дууддаг. Энэ хүн бол амьдралынхаа туршид маш олон ослоос амьд үлдсэн байдаг. Онгоцны, машины, за усанд живэх гэх мэт маш олон ослоос амьд гарсны дараагаар тархины хорт хавдраар өөд болжээ. За түүний хүү Edward Kennedy Jr. аавынхаа за энэ гэр бүлийн эрчүүдийн адилаар Америк нэгдсэн улсын улс төрийн салбарт орсон ийм хүн байдаг. Өнөөдөр бидний гол ярих хүн маань John Kennedy Jr. гэдэг John Kennedy-гийн хүүн байгаа тий. Энэ гэр бүлийн залгамжилж авч явах хэрэгтэй байсан хүн нь яг энэ John Kennedy Jr.-ийн нас баралтаар ингээд дууссан байдаг. Ер нь энэ гэр бүлийн эрэгтэйчүүд айгүй богино настай байсан гэж хэлж болно. За ихэнх нь бол эмэгтэйчүүдэд дуртай ийм хүмүүс байсан. За ялангуяа John Kennedy, Robert Kennedy хоёр бол Marilyn Monroe, за бусад жүжигчид дуу чадтай нэлээд нэр холбогддог байснаас гадна Robert Kennedy ахыхаан эхнэр Jacqueline Kennedy-тэй дотн харилцаатай байсан гэдгийг цуу яриа байдаг. Jacqueline Kennedy бол John Kennedy-г нас барсны дараагаар Aristotle Onassis гэх тэр бомтондоо суусан. Энэ тэр бомт нь Jacqueline Kennedy-гийн охин дүүгийнх нь найз залуу байсан юм билээ. John Kennedy-гийн гэр бүл үндсэндээ 4 хүүхэдтэй байх ёстой байсан юм билээ. John Kennedy Jr., Carolyn Kennedy гэд. За үүнээс гадна Arabella Patrick Kennedy гэд 2 өөр хүүхэд байх ёстой байсан. Энэ 2 хүүхэд нь амьдарч чадаагүй. За Carolyn Kennedy одоогоор амьд сэрүүн улс төрийн салбарт амжилттай ажиллаж байгаа. За түүний нөхөр болох Eden Schlossberg энэ хоёрын дундаас 3 хүүхэд гарсан байдаг. Tatiana, John, Rose гэдэг энэ 3 хүүхэд John Kennedy-гийн цусан хэлхээ үргэлжлүүлэн амьд сэрүүн амьдарч байна. Төрчийн хувьд John Kennedy-г маш зөв улс төрч байсан гэж хардаг. Ялангуяа энэ Jeffrey Epstein-ийн хэрэг задарснаас хойш одоогийн цагууд яг хэрэгтэй байгаа улс төрч бол ялчгүй John Kennedy байна гэж хараад байгаа тий. Израилийг хизээч цөмийн зүгтээ болгож болохгүй. За мөн арьс өнгөний үзлийн эсрэг зогсдог байсан хүн. Joseph Kennedy мөнгөтэй эрх мэдэлтэй Америкийн улс төрийн салбарт хүмүүстэй нэлээд гүн гүнзгий харилцаатай байсан учраас энэ боломжийг ашиглаад John Kennedy-г ерөнхийлөгч болгож чадсан. За 1960 онд John Kennedy ерөнхийлөгч болоход
тэр үед ингээд бүх зүйлийн тохироо ер нь бүрдсэн байсан гэж би боддог. Яагаад гэхээр 1960-аад оны үеэр яг Америкчууд телевиз үзэж эхэлжсэн баг. Энэ үед бол тэг хүмүүс ерөнхийлөгчөө заавал цагаан ордноор очиж харах шаардлага байхгүй. Заавал гудамжинд хүлээж зогсож байгаад харах шаардлага байхгүй. Гэртээ тэгээ том өрөөндөө Джон Кеннедиг, Жаклин Кеннедиг харах боломжтой учраас энэ зүйл бол Джон Кеннедигийн гэр бүлийг маш алдартай болгож ирсэн. Дээрээс нь Джон Кеннедигийн гэр бүл бол яг төгс American гэр бүлийн жишээ. Баян гэр бүлээс гаралтай хоёулаа. Жаклин Кеннеди чинь Old Money Family-гээс гаралтай. Жаклин Кеннеди ч өөрөө 4 хэлээр ярьдаг, үзэсгэлэнтэй, боловсралтай тий ийм эмэгтэй байсан. Джон Кеннеди гэхэд бас яг аав нь нэлээд нөлөө бүхий хүн. Тэгээ ийм байсан учраас ер нь Америкчууд ер нь энэ гэр бүлийг айгүй хайрладаг байсан гинэ. 1960 онд Джон Кеннедиг ерөнхийлөгч болдог жилд нь өөрийнх нь хүү Джон Кеннеди Jr. төрсөн байдаг 11 сарын 25-нд. Тэгээ харамсалтайгаар яг энээс 3 жилийн дараа яг Джон Кеннеди Jr.-ийн төрсөн өдрөөр аавынх нь оршуулгын ёслол болсон байдаг. Тэгээд 3 настай байсан учраас ер нь тухайн үед юу болоод байгааг юусоо ойлгоогүй байсан гэдэг. Тэгээд яг аавыг гаргаад өгч явахад оршуулгын үеэр бол аав руугаа ингээд ёсоод байж байгаа зураг нь байдаг штеп. Тэгээд Жаклин Кеннеди Джон Кеннедиг нас барсны дараагаар Жаклин Кеннеди ер нь хүүхдүүдээ маш энгийн байж болохоор энгийн хүүхдүүд болох гэж ер нь нэлийн болгож өсгөх гэж нэлийн хичээсэн юм билээ. Тэгээд энэ love story-гийн кинон дээрээс хүртэл харж байхад Джон Жуниор ч Манхэттны гудамжаар дандаа дугуйтай явдаг ер нь аюу энгийн хүний амьдралаар амьдрах гэж хичээж байгаа нь харагддаг. Джон Кеннеди бол яг том болоод улс төрт оролцохгүй байна, политик ерөөсөө хөөхгүй гээд өөрийнхөө Жорж сэтгүүлийн эрхлэн гаргадаг. Энэ сэтгүүл нь бол 1990 оны сүүлээр нэлийн асуудал ордог юм аа. Тэгээд анх бол энэ сэтгүүлийг эрхэлж гаргаж байхад нэлийн амжилттай байсан билээ. Айгүй алдартай хүмүүс энэ сэтгүүлийн cover болж ирсэн. Тэрнээс гадна Джон Жуниор бол том болоод маш сэтгэл татам халуухан залуучуудын нэг болсон. Тэгээ өөрөө ч гэсэн сэтгүүлийн нүүрэн дээр гарч исэн. Тэгээ Sexiest Man is Alive гэдэг хамгийн халуухан залуучуудын нэг интернет сэтгүүл дээр гарч исэн юм бэлээ. Тэгээ эмэгтэйчүүдтэй Джон Жуниор уулзахад ямар ч асуудал байхгүй байсан гэд найзууд нь хэлдэг. Угаасаа өөрөө сэтгэл татам халуухан залуу Кеннедигийн гэр бүлээс гаралтай учраас ямар нэг асуудал байхгүй. Нэлийн амархан байсан гинэ өөрт нь. Тэгээд царайлаг модулуудтай, царайлаг жүжигчдтэй үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээр нэлээх уулздаг байсан юм билээ. Тэгээ энэ харилцаанаас нэлийн хамгийн serious байсан харилцаа бол Daryl Hannah гэж жүжигчтэй байсан харилцаа байсан. Гэхдээ нэг юм энэ хоёрын харилцаа бас ингээл on and off болоод яваад исэн билээ. Энэ жүжигчнээс дандаа гэрлэх санал тавихгүй байна, propose тавихгүй байна гэд иймэрхүү гомдлууд ирдэг байсан гинэ. Тэгээд нэг on off болоод ингээд цааш нийлж явах үед нь 1992 онд Джон Жуниор өөрийнхөө soulmate-ийг олноо. Тэр нь бол Carolyn Bessette. Calvin Klein-ийн зүгээр нэг sales assistant ер нь энгийн амьдралаар амьдрах хүсэлтэй, олонний нүднээс жоохон даалддуу, mysterious амьдрах хүсэлтэй ийм үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. За энэ 1992 онд Calvin Klein-ийн өрийн шоун дээр уулздаг. Calvin Klein өөрөө Carolyn Bessette-ийг Джон Жуниортой танилцуулдаг штеп. Тэгээд хүмүүс болох тэрэ айгаа олон янзаар л ярьдаг юм бэлээ. Над эмэгтэй чи өөрөө очиж өөрөө очиж дугаараа өгсөн гэж ярьдаг юм бэлээ. Тэгээд Calvin Klein дараа нь яг биечилж өөрөө ярьцлага өгсөн байдаг. Ерөөсөө Carolyn Bessette Джон Жуниортой өөрөө очиж танилцаагүй. Би танилцуулж ирсэн. Тэгээд энэ бол бас миний харамсч явдаг зүйлүүдийн нэг. Хэрвээ би тэр үед Carolyn-ыг Джон Жуниортой танилцуулаагүй байсан бол нэмэгтэй өнөөдөр амьд байх байсан гэд ярьдаг. 1992 онд танилцахад бол яг шууд аль биесээр уулзаж эхлэегүй мэл. Яг тэгэхээр энэ хоёр талд хоёулаа өөрөөр хүмүүстэй уулзж байгаа учраас тэгээ ер нь нэлийн хэсэг хугацааны дараа аль биесээр уулзаж эхэлсэн гэсэн. Тэгээ тухайн үед Carolyn Bessette, Michael Bergen гэд модель залуутай уулздаг байсан. Тэгээд энэ залуугаасаа жирэмсэн болсон гэдэг. Тэгээд тухайн үедээ ээж болоход бэлэн биш, эхнэр болоход бэлэн биш байсан учраас энэ хүүхдээ гаргаагүй гэдэг юм билээ. 1992 оны сүүлээр Джон Жуниор, Carolyn Bessette хоёр аль биесээр уулзаж эхэлсэн. Тэгээд энэс өмнө бас Джон Жуниор чинь хэд удаа уулзах саналууд тавьсан билээ. Тэгээд дандаа тэрэнд нь Carolyn Bessette ингээд no гэд deny хийгээдсэн гэсэн. Тэр нь ч гэсэн ер нь айгүй зүв байсан гэд Джон Жуниорын найзууд нь тэгж хэлж илээ. Ягаад гэхээр Джон Жуниор чинь эмэгтэйчүүдтэй уулзахад ямар ч асуудал байхгүй те. Эмэгтэй хүн no гэж хэлдэггүй байсан гинэ. Тэгээ энэ нь бас ер нь Джон Жуниорын шарыг нэлийн хөдөлгсөн гэд
гэдэг юм. Carolyn Bessette-ийн хувьд энэ хоёрын харилцааг юу гэж харж ирсэн бэ гэхээр ер нь тэ ингэж явж байгаа л болно, ингэж явж байгаа л ингээд сална гэж бодож ирсэн байлээ. Ерөөсөө харилцаа аль бие усных болно, эхнэр нөхөр хоёр болно гэж ерөөсөө expectation хийгээгүй. Тэгэж ингэж уулзаад болох хүртлээр олон нийтэд бас мэддэхгүй байхыг нэлээд хичээсэн юм бэлээ. Гэхдээ сааснаар нь болоогүй. John Junior-ийн хаа явсан газар нь paparazzi, press, tabloid хөөж явж байгаа учраас хол байх боломж ерөөсөө байхгүй. За тэгээд Carolyn Bessette-ийн найзууд нь ер нь ойр дотны хүмүүс нь Carolyn Bessette-ийг тодорхойлж ярихдаа ер нь нэлээд өөртөө ихтэй байсан ийм эмэгтэй гинэ. Өрөөнд дотор ингээд нэг хүн орж ирэнгүүт тэгээд тэнд байгаа хүмүүсийн анхаарлыг татдаг нэг тийм төрлийн эмэгтэйчүүд байдаг штеп. Carolyn Bessette яг тийм эмэгтэй байсан гэж байгаа байхгүй. Өөртөө нэг юм хичээхгүйгээр үзэсгэлэнтэй байж чаддаг, хичээхгүйгээр хүний анхаарлыг татаж чаддаг тийм эмэгтэй гинэ. За тэгээд Carolyn Bessette-ийг жоохон байхад нь аав ээж хоёр нь салаад ээж нь дахиад гэрэлсэн. Өөрийнхөө тухай ер нь жоохон ярих дурггүй, mysterious эмэгтэй байсан гэсэн. Boston University-г төгсөөд ер нь багш мэргэжилтэй байх байсан юм билээ. Тэгээд Boston-гийн Calvin Klein-ийн салбарт ажилд ороод тэгээд тухайн үед тэнд ажиллаж байхад нь Calvin Klein олж хараад Нью-Йоркийн салбар руугаа шилжүүлээд өөрлөгөө авсан юм билээ. Тэгээд Нью-Йоркийн салбартаа ажиллаж байхдаа зөвхөн эмэгтэй хүмүүсийг авдаг, эмэгтэй хүмүүстэй ажилдаг. Одоо ямар нэгэн үйлчлэгчид загварын зөвлөгөөтэй хувцастай холбоотой зөвлөгөө хэрэгтэй байх юм бол Carolyn Bessette зөвлөгөө өгдөг байсан юм билээ. Тэгээд энэ 92 онд John Junior Carolyn Bessette хоёр уулзсан гэж байгаа шээ. Тэгээд дараа нь John Junior чинь Calvin Klein-ийн офис дээр нь очдог байхгүй юу. Тэгээ очингуудаа тэр офис дээр гол нь Carolyn Bessette-ийг харах гэж очоод хувцас авдаг байхгүй юу. Тэгээд хувцас аваад хэмжээ өгөхөд нь Carolyn Bessette хэмжээг нь аваад John Junior-т үйлчлдэг штэ. Гэхдээ тэр үед яагаад тэгсэн юм мэдгүй. Calvin Klein хүртэл өөрөө яг үндэ Carolyn Bessette зөвхөн эмэгтэй хүмүүстэй ажилладаг байсан. Тухайн үед өөрөө сайн дураараа John Junior-т үйлчлэе гэж очисон юм байлээ гэд хэлж исэн. 92 оны сүүлээр John Junior Carolyn Bessette хоёр аль биесээр уулзаж эхэлсэн. Хэвлэл мэдээлэлхний бай болж эхэлсэн. Янз янзаар бичиж эхэлсэн. Carolyn Bessette-ийн жин, хувцлалт, тэгээ байнга тамхи татдаг гэх мэтчлэн энэ болгоныг шүүмжилж эхэлсэн. Тэгээд энэ дугаасаа одоо Carolyn Bessette happy bench гэж юу ах вэ? Тэгээд ер нь энэ хоёрын харилцаа одоо тодорхойлох юм бол ер нь жоохон токсик харилцаа байсан. Байнга муудалцдаг, те байнга хэрэлддэг, салж нийлдэг харилцаа байсан юм билээ. Тэгээд олонний нүдэн дээр, ялангуяа paparazzi-ны нүдэн дээр маш олон удаа хэрэлдэж харагддаг. Тэгээ энэ хоёр ч ингэж on and off салж нийлж ингэж явж байгаад 1995 онд аль бие усаар сүү тавьсан. John Junior чи ээжийнхаа нөгөө swimming ring гэдэг ээжийнхаа бүгчөөр Carolyn Bessette сүү одоо нөгөө гэрлэх санал тавьсан шүү дээ. Тэгээд энэ саналд нь бол Carolyn Bessette шууд окей заа гэж хэлээгүй юм билээ. Яагаад гэхээр эмэгтэй хүний хувьд энэ шийдвэр чинь маш том шийдвэр байхгүй. Ялангуяа John Kennedy-гийн гэр бүл шиг ийм гэр бүлийн хүнтэй суугч байгаа бол насан туршийн чинь амьдрал яг дэлгэсэн ном шиг л хүн болгонд нээлттэй байна гэсэн үг. Алдсан ч гэл онсон ч гэл тэг хэрэлцсэн ч гэл тэгэл хүн болгон л шүмжилж бичнэ гэсэн үг. Тэгээд яг эцсийн шийдвэр нь бол угаасаа yes байсан. Тэгээ энэ 1996 оны 9 сарын 21-нд одоо хурмаа хийсэн байгаа шүү дээ. Хурмаа хийх хүртэл маш их хэрүүл гарсан юм билээ. Тийм одоо хүмүүсийн ой тойнд үлдсэн тэр зураг л бол нөгөө Манхэттны гудамжинд нохоттойгоо салхилж явж агаад тэгээд энэ хоёр чинь хэрэлдэж эхлээд хэрүүлэн бүр ингээд сүултээ нэлийн ширүүсэд John Junior Carolyn Bessette хуруунд байсан нөгөө сүүн бүгжийг цугалж аваад тэгээд цаашаа явцдаг байхгүй. Тэгээд Carolyn Bessette чинь ингээд араас нь гүгээл нааша цаашаа болоод ирж бол бөө юм болоод нэг сандал дээр очиж хэрэлдээл, нэг боржуурн дээр очиж сууж хэрэлдээл энэ хоёр чинь тэгж жаад нэг сүулт нэвлэрдэг. Ер нь энэ маргаан энэ зүйл бол нэлийн ширүүн байсан. Тэгээ яг эцэст нь энэ хоёр энийгээ шийдээд гэрэлсэн. Миний бодлоор энэ хоёрыг бас токсик байлгахны шалтгаануудын нэг parents issue. Хосын харилцаанд ямар нэгэн эцэг эхийн асуудалтай тий бага насндаа авч ирсэн тиймэрхүү асуудалт байгаа бол хосын харилцаанд орох аюу хэцүү байхгүй юу? Тэгээ John Junior-ыг хараад хахад John Junior ч бас л багтаа аавыгаа алдчихсан тий. John Junior-ийн хувьд бүр энгийн гэр бүлтж өсөөгүй тий. Тэгэхээр яг хүнд хүрсэн хойноо жинхэнэ хосын харилцаанд ороход жоохон ийм доголдол үүсээд
байдаг юм шиг байгаа. Миний бодлоор. Тэгээд энэ олгоны чинь яг ингээ энгийн хосууд байсан бол энэ чинь ингээл өдөр тутамд хэрэлдээл маргааш нэвлэрэл ингээл даваал гарна тэ эцэст энэ хоёрын тэр одоо хэрүүл маргаан тэр доголдлууд бүгд олонний нүдэн дээр ил байгаа учраас хүмүүс энэ хосыг токсик гэж дүгнээд байгаа байхгүй. Тэгээд одоо тэр Манхэттен босс нь миний сая хэлсэн тэр хэрүүл бол энгийн хосуудын хувьд байдаг л хэрүүл байхгүй. Тэгээ энэс хэцүү юмыг туулдаг штэ хосууд. Тэгэл эн чин эвлэрхүүгүй юу гэдэг шалгуур челленж те. Тэгээд энэс хоошоогоо болохгүй сална болвол ингээл өргөжүүлээд явна. Тэгээ хоёлаа ингээ харилцаагаа аварж үлдвэл чадах болвол тэр харилцаагаа аварж үлдэж чадахгүй болвол тэгэл хоёр тийшээ болно. Яг л амьдрал ийм л байдаг штэ те. Сайн муу нийлжиж савд үрдэг. Тэгээд нэг хэрэлдэнгүүтэл тэр ингээл бичиж аваал те өглөө сэрэнгүүтэл тэр нөгөө өчтөр хэрэлдсэн хэрүүлээ чинь сонин дээр бичсэн байна гэхээр бас л амар л бэлгүүдээ те. Энэ хоёрын хурим 1999 оны 9 сарын 21-нд ууцлагдмал олон нийтийн хөлнөөс зайдуу болсон юм байлаа. Cumberland Island гэд нэлийн хол газар болсон юм байлаа. Тэгээд хоёр хоримд нь ирж исэн зочид нь хормын хувирлагыг 1-2 өдрийн өмнө авсан гэж байгаа байхгүй юу. Бүр 7 хоногийн өмнө ч 14 хоногийн өмнө 21 хоногийн өмнө шууд одоо яг цагийн тулгаж хормын хувирлагыг өгсөн гинэ. Тэгээд хуримд нь очиж байгаа хүмүүс нь яг хаашаа явж байгаагаа мэдэхгүй хаана болохыг мэдэхгүй байсан гэсэн. Хормын зохион байгуулж исэн заал зохион байгуулагч нь хүртэл хэний хормыг зохион байгуулж байгаагаа мэдэхгүй байсан гэсэн. Тэгээ ийм нууцлагдмал хорим болсон. Тэгээ заал зохион байгуулж исэн хүн бас ярилцлага өгсөн байсан. Тэр би ерөөсөө хэний хормыг зохион байгуулж байгаагаа мэдээгүй. Тэгээд манай нөгөө ресторан ажилласан хоёр угаагч эмэгтэй Джон Кеннедигийн хоримжтойг хилэнгүүд нь би бүр шоконд орсон гэд. Тэгээ өдөр нь тэр хаваар нь нөгөө Ted Kennedy, Carolyn Kennedy-гээ John Jr. их чинь энэ төр явж исэн гинэ. Энэ одсон зочдынхан байрлаж исэн буудал нь яг тэр сүмээсээ 7 майлын зайтай байсан гинэ. Нэлийн зайтай газар байсан гинэ тэр сүм нь. Тэгээ тэр зочдын зөөж аваачсан тэр машин нь болохоор бүр ачааны машин. Тэр хоримд ирсэн хүмүүс чинь бас л нэг элиттэй Кеннедигийн гэр бүл гэдэг чинь бас л нэг элит пош хүмүүс л байгаа байлгүй дээ. Тэгээ тэр хүмүүсийг бүгдийг нөгөө пикап шиг ачааны машинаар зөөж авч явсан гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол айгу сонирхолтой experience байсан гэсэн. Тэгээд сүм нь айгу онцлогтой манайхаа. Яагаад гэхээр тэр хоёрын одоо хурмаа хийсэн сүм нь маш жижигхэн сүм байсан. Тэгээд тэр сүм нь 1800-аад оны үед боолуудад зориулж барьсан ийм одоо жижигхэн сүм гинэ. Тэгээд яагаад тэр сүмийг заавал сонгохоор болсон бэ гэхээр John Kennedy, John Jr, Carolyn Bessette хоёр John Kennedy-гийн нэрийг honor хийгээд яагаад гэхээр John Kennedy ч өөрөө хүний эрхийн төлөө тэмцдэг байсан те арьс өнгөний үлслийн эсрэг тэмцдэг байсан учраас энэ одоо сүмийг зориулаад сонгож авсан гинэ. Тэгээд тэр сүмийнхэн гадаа зочд нь очоод 2 цаг сүд бүсгүйг нь хүлээсэн гэсэн Carolyn Bessette-ийг. Тэг бүр 2 цаг. Тэгээд тэр сүм чинь жижиггүй учраас бүгдээрээ ороо сууж болохгүй. Тэгээ сүм дотор нь халуун болохоор ингээл ер нь гадаанаа л хүлээгээдсэн гэсэн. Тэгээд тушин бүр сүултээ халууцаад ядраад бүр ер нь аюу хэцүүсэн юм шиг байлээ. Тэгээд нэг хүлээлгэж яг нар жаргаад нэг харуу бүрүү болохын үеэр Carolyn Bessette ирсэн юм байлээ. Тэгээд тэр тэнд байсан зочд нь бүр санаа зовоод юу ч гэрлэхгүй ингээд одоо болох ч байгаа юм биш үсттэй. Бүх юм зүгээр үү энэ төр гэд ер нь жоохон санаа зовж исэн гэсэн. Тэгээд эцэст нэг юм ирсэн. Яг хуу шалтгаан нь бол Carolyn Bessette-ийн одоо хормынхаа дресс нь ер нь жоохон өмсөд хэцүү байсан гэсэн. Тэгээд яагаад гэхээр нөгөө customized яг захиалж хэлгсэн дресстэй. Тэгээд ийм торгон палаж байсан гэдэг. Одоо нөгөө Narciso Rodriguez гэдэг энэ хүн палажийн одоо хормынх нь даашинзыг уралсан юм билий. Тэгээ өмсөхөд аюу хэцүү. Тэгээд одоо та нар хэрвээ зургийг харах юм бол нуруу муруунд аюулсуу цахилгаан байхгүй. Энийг өмсөж жагаад урагдаж мурагдаа. Тэгээд үсээ дахиад шинээр янзлах болоод ер нь жоохон хэцүү байсан гэсэн. Тэгээд дахиад тийшээч нөгөө 7 майл явна штэ тий. Тийм байсан учраас ер нь жоохон хэцүү байсан гэсэн. Эцэст нэг юм энэ хоёр хурмаа хийсэн. Яг нөгөө yes I do гэд нөгөө гэрлийгээд амлалт өгөх үед нь ер нь хав харахгүй болцсон байсан гэсэн. Тэгээд нэг ганц хоёрлаа хасаацсан нөгөө сүмд дуул одоо тэр яг сүмд дуулах хүн нь ингээд юу барьцсан гарч исэн энэ төр барьцсан тий. Тэгээд ер нь айгүй онцгой хурим болсон юм бэлээ. Ер нь айгүй unusual тий тийм хурим болсон юм бэлээ. За тэгээ өргөжлүүлээд энэ хүмүүс ч нөгөө хурмынхаа дараа хурмынхаа ёслолын дараа нөгөө парти руугаа явна шүү дээ. Хурмынхаа өдрийг тэмдэглээд парти руугаа явна. Дахиад 7 майл тэр газар руу ахаад явна. Тэ ахаад нэг хэдэн минут жолоодод явах газар тэ
дахиад одоо хэдэн минут явах газар байгаа шүү дээ. Тэгээд дахиад явах тэгээд тэр замд нь одоо бороо орж бөө юм болсон гэсэн. Энэ хорим ер нь айгүй адрамат ер нь айгүй адал явдалтай ийм хорим болсон гэсэн. Тэгээд зочд үйлчилсэн хоол нь тэгээ ер нь тийм тансаг хоол биш, айгүй энгийн хоол байсан юм бэлээ. Тэгээ энэ хоёрын хурмын бичлэгийг Билли Нунан гээд хамгийн сайн найз нь Джон Жуниорын хамгийн сайн найз нь хурмынхан бичлэгийн тэр үед бичээд тэгээ 20 жилийн дараа энэ бичлэгийг олон нийтэд ил болгоод энэ бичлэгээр докюментари хийсэн юм бэлээ. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол YouTube дээр энийг үзээрэй. Энэ хоёрын харилцаа яг энэ одоо хурим болоод хурмаасны 2 жилийн дараа хоёрын одоо гэрлэлт нэлийн асуудал орж ирсэн. Энэ хоёрын гэрлэлт ч гэлтгүй ер нь Джон Жуниорын бизнес нь Жорж сэтгүүл бас нэлийн асуудалд орсон, хэдэн тэрбумын өр өнтөрт орсон байсан юм билий. Тэгээд Джон Жуниор, Carolyn Bessette хоёр нөгөө гэр бүлийн зөвлөх гэдэг шүү дээ. Marriage counseling энэ явж исэн гэсэн. Ер нь нэлийн асуудалтай болсон. Яагаад Carolyn хоёрын гэрлэлт ч нөгөө нормал хүмүүсийн гэрлэлт биш шүү дээ. Энгийн хүний гэрлэлт биш учраас ер нь Carolyn Bessette-тэй айгүй хэцүү байсан юм шиг үлээ. Нөгөө таблоид чинь бүр амар бичдэг, нөгөө шар хэвлэлүүд чинь амар бичдэг. Энэ хиний те Джон Жуниорын эхнэр нь юусоо ажил хийгээгүй мөртлөө нөхрөөрөө тижээлгээд ийм том одоо high brand-ийн хувцнууд өмсөөд ингээд ерөөсөө хүний мөнгийг өрөөд амьдарч ийн гэж ярьдаг байсан байгаа хгүй. Тэгээ яг хинт хамаа байна те. Нөхрийн ажил хийн үү, эхнэрийн ажил хийлгэн үү, хийхгүй байна уу. Тэгээ тийм амар байсан тухайн үед энэ нөгөө шар хэвлэл. Тэгээ бид нар бас энэ tabloid press, энэ paparazzi те яаж оддын амьдралыг сүтгэсэн бэ гэдгийг мэдээж те. Carolyn Bessette тухайн үедээ бас Джон Жуниорыг араар тавиад байна гэж харддаг байсан юм байлээ. Тэгээд энэ хоёр буцаад нөгөө гэрлэлтээ эргэж харахад хүрч исэн. 1999 оны үед энэ хоёр гэрэлтээ одоо хараахан цуцлуулаагүй гэж адраматай асуудалтай амьдралаар ингэж амьдарч байгаад 1999 оны 7 сарын 16-нд нас барсан байдалтайгаар олддог. Тухайн үед олон нийтэд шууд асуурлаа гэж зарлаагүй юм билээ. Нэс явж исэн онгоцсон сургаггүй алга болсон. Тэгээд эрэл хайгуул хийгээд хамгийн түрүүнд Джон Жуниорын цогцыг олсон. Онгоцны эргэн тойрноос бол Carolyn Bessette-ийн бие, цогцноос Carolyn Bessette ихчин цог явж исэн Lauren Bessette гэдэг. За тэгээ энэ зочиж явж исэн 3 зочигч бол газар дээрээ нас оржээ. Ослын шалтгаан тухайн үедээ орон зайн баримжаа алдсан, шөнөөр нисчихсэн учраас за мөн Джон Жуниор бол туршлагагүй нисгэж байсан учраас энэ осол гарсан гэж дүгнсэн юм билээ. За Джон Жуниорын нислэгийн туршлагын хувьд болохоор 300 орчим цагийн нислэгийг хийсэн. Нисгэгчийнхаа үнэлгийг 1998 онд одоо гардаж авсан гинэ. Тэгээ шөнөөр нислэг хийжсэн туршлага ер нь байхгүй. Гэхдээ яг осол болох өдрөө одоо хийсэн чиглэл буюу Martha's Vineyard гэдэг энэ газар руу нийт 35 удаагийн нислэг хийчихсэн байсан юм байна. Уг осол гарах шалтгаануудын нэг бол яалтчгүй Джон Жуниорын туршлагагүй байснаас болсон. Тэгээ яг энэ нислэг үйлцсэн өдөр нь Джон Жуниорын хөл нь бэртэлтэй байсан юм байлээ. Тэгэхээр энэ бодлого хийхэд саад болсон байж болзошгүй гэж үзэж байгаа. За мөн осол болохын өмнөх өдөр нь Джон Жуниор зөвхөн 2-3 цагийн нойртой байсан гэнэ. Ягаад гэхээр өмнөх өдөр нь үдшилтэд очоод үүрээр гэртээ орж ирсэн учраас хангалттай нойр авч чадаагүй байсан байна. За тэгээ уг нислэгийг 1999 оны 7 сарын 16-ны өдөр оройны 6 цагийн үед хийнэ гэж төлөвлөж исэн боловч төлөвлөсөн цагаас 2 цаг хойшлсон. Ягаад гэхээр энэ өдөр 5 дахь өдөр байсан учраас зам нэлийн төвжээтэй байсан. За тэгээд Джон Жуниор, Carolyn Bessette-ийн эгч Lauren бас авах шаардлагатай байсан. Тэгээд дээрэс нь Carolyn Bessette замын төвжнээс болоод нэлийн саатаж ирсэн. За тэгээд энэ нислэг оройны 8 цаг 40 минутын үед Нью Жерсигээс хөрсөн байна. За тэгээ уг өдрийн цаг агарын байдал болохоор ер нь манантай үзэгдэх орчим уу орой байсан байгаа. За тэгээ яг ийм нөхцөл байдалд бол ус тэнгэр хоёрыг ялгах юм ялгаа бол байхгүй болт юм байна. Эцэст нь автоеврын үндэсний төвийн дүгнэлтээр энэ бол механик хэвдрэл биш, энэ бол шийдвэр гаргалтын алдаанаас үүссэн ослоо гэж дүгнсэн юм байна. Ийхүү Джон Кеннедигийн үр удмыг залгамжлах байсан цор ганц хөө. За Bessette-ийн гэр бүлийн 2 охин хорвоог ийм хувь тавилантайгаар орхижээ. Ч гэсэн энэ ослын талаарх судалгааг хүмүүс хийсээр байт юм билээ. Та нар юу гэж бодож ийд энэ үнэхээр одоо карма юу, харагдсан гэр бүлийн хувь тавилан уу? Та нар энэ талаар юу гэж бодож байна? Нэг гэр бүлд ийм олон одоо осол байна гэдэг бол яалтчгүй энгийн зүйл биш байх. За тэгээ Кеннедигийн гэр бүлийн тухай хэрвээ тусад нь ярих юм бол энэ ч бүр
дахиад тусдаа бараг нэг видео болохоор амар том сэдв байгаа шүү тий. Тиймэрхүү байна. Та бүхэн love story гэж сурлыг үзээрэй. Бас сонирхолтой байж магадгүй. Зөвхөн одоо юу гэдгийг Кеннедигийн гэр бүл гэхээс илүү 1990-ад оны амьдралын хэм маягийг харуулж байгаа учраас тэр үед амьдарч үзээгүй хүн одоо над шиг хүн байх юм бол тэр үед амьдарч үзмээр санагдтал одоо гоё vibeтай кино болсон мэлээ. Тэгээд киноныхын дуунуудын хувьд надад аягүй их таалагдсан. 1990-ад онд од болж исэн ийм алдартай гоё дуунуудыг ашигласан мэлээ энэ кинон дээр. Тэгээд та нар энэ талаар юу гэж бодож байна? Алдартай том нөлөө бүхий гэр бүлийн гишүүн байна гэдэг юу нэг амар биш байх ийм хүмүүстэй гэр бүлээ амьдралаа холбоно гэдэг хэлж хүсэж байх зүйл биш баха гэж би хувьдаа боддгийн. Тэгээ та бүхэнд ямар сэтгэл төрсөн бэ? Доор сэтгэлээ үлдээгээрэй. Миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн хамтлагаар дахиад уулзъя.